Болгоомжтой яваарай. Чи хараа дандаа шинэ барай явчих юм аа. За ганц үе би явж гэж. Айх утсан биш. Зүгээр. Санаа тавьдаг ирэх шүү гэж. За чи жаагаад хой гай орчоод болгоомжтой. Тулгаач уучаараа шумаахар шүү. Дандаа намайг явуулаа. За сайн харьцаагаарай. За шүү. За окей. Ага таны би чи хизээ идэх юм бэ? Ах нь удахгүй гэдэг нэ. Тун удахгүй. Дүүн хичээлээ харангуудаа шууд ирж байна. Аав ч дандаа завгүй ах юм аа. Миний дэч ухаантай юм байхгүй. Явах юм байвал явуулгүй. Алаа хаалаа. За сайн уу миний дөө? Сайн. Агаа Мишель гэж ирж байна. Тэгэхээр унаг байж. Улаашгүй хантай байгаад байна тий. Харин чи өдөрт ганц думаа таньсан. Хайсан зүгээрээ. Одохгүй энэ хоёр ирж байх тий. Ноёр улмаар мэдээ орчих юм бол өртнийхтэйгээ адилхан тайлбарыг нийлээд. Божигнол да. Удахгүй тий. Зүгээрээ. Ерөөсөө мартчих чадахгүй. Гэхдээ Мишель би өөрөөсөө түлхсэн зүг байсан. Тэр намайг хүлээж цагаа тийм өрхөйгөө. Амьдралаа үзсэн. Амьдрах ямар ч утга алга. Ингэж гэр бүлтэй дараа болж хинт ч хэрэггүй амтан байснаас зүгээр л бүгдийг орхиод яваад өгвөл. Тохиолдол зүгээр үү? Алаа. Зүгээр үү? Үгүй. Өөрөө шуурт үлдэн штэ. Нааш. Аасаа байна та. Би арай гомжтой далаа. Би Манай гомжин жижиг нэмээд дээ. Чи битээ хөнгөж чичиг өгч өгөө зөө. Хөөе. Чи хэм бэ? Энэ таа юу? Тачид хаанаас чи судсан анзаар шийдсэн бол хурдлаач. Цаанаа байгаа хаж аваад бугуу аврахын зүсэлтэй чи. Чи хинт чирэггүй амт болчиход. Юунд надад юу гүйлгээд байгаа? Юу сайхан л чи хаа байна? Угсаа чамшиг тошгосон юм. Хамтран сусаад байх. Хүсэлж байхгүй. Завч байхгүй. Мишель үү? Мишель чинь өөр хүний үр. Хэдийн орчихсан. Чамшиг гуруулаа алдчихсан. Би энэ харцгийг бодчихгүй байна. Чиний хоёр юу юм? Бид
өвлгөө болчих үстэй. Ингүүл яаж вэ? Аварт орсны дараах саруудад миний амьдрал яг л сэрүүнээрээ хар даран зүүдэлж байгаа мэд аимшигтай төвчхийн аргагүй санагдаж байсан. Хавханд орсон мэд гарах гарцгүй, амьсгалахад ч хэцүү бач юм бүхэн утгаа алдаж амьдрах зориг зүрх мохон ширгсэн мэд. Энэ явдлын дараа надад итгэл найдвар дахин төрсөн юм. Хачирхалтай намайг амьдралаа эзлэхээр шулуутсан байх тэр хүнд мөчүүдэд миний хайртай найз охин, миний амдууд эцэг их маань хүртэл тусалж чадаагүй. Тусламж хэрэгтэй байгааг минь анзаараач. Гэхдээ тэдний буруу биш л дээ. Бүгд өөрийн гэсэн амьдралтай, өөрийн гэсэн санаа зовх асуудалтай. Миний бодлоор тэр хачинхи үзэгдэл миний далд ухамсараас өөрийгөө хамгаалах зүүн совингоос урган гарсан баг. Миний бодлоор би өөрийгөө аварч чадсан. Миний бодлоор миний хамгийн сайн найз бол би өөр.